Сайн байцгаана өрхөм үзэгчтэй Ice Global телевиз нээлттэй ярилцлага ээлж дугаараа хүрэхэд үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За бид 7 хоног бүр сонирхолтой зочдыг уулзуулж байгаа. За энэ удаад нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй бидний урилгаар ирсэн байна. За мейкап артист Меги маань ирсэн. Өдрийн мэнд хүргэе. Танд ч гэсэн өдрийн мэнд энэ хүн нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүстээ ч гэсэн бас өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За хоёлаа өнөөдөр маш дэлгэрэнгүй мейкап болон таны бас карьер яаж эхэлсэн, мейкап гэдэг энэ одоо салбар руу бас яаж орсон бэ талаар сайхан дэлгэрэнгүй ярилцъя гэж бодоод урьсан юм аа. Тэгэхээр хамгийн анх одоо мейкап хийдэг хүн болъё гэж яаж шийдсэн бэ? Энэ салбар руу яг анх яаж орж ирсэн юм бэ? За би яг энэ анх салбар руу орохдоо зөвхөн өөрөө бод сурагч л уг сургалтын суусан. Тэгсэн энэ чинь л бүр яг гэл сургалтанд суугаал өөрөө гоёор ингээл дандаа өөрөөр харж байгаа шүү дээ сургалтанд чинь. Тэгвэл хүүх ямар гоё юм бэ гэл өөрийгөө шал өөрөөр хараад тэгээд за энэ бол үнэхээр гоё юм байна гэ. Би чи эмнэлэгт ажилладаг гэсэн шүү дээ. Тийм тэгээд эмнэлгийн салбарын хүн. Тэгээд дээрэс нь би чи нөгөө бас хальт цэргийн хүн гээ явчихж байгаа байхгүй. Тэгэн гутаа би эмнэлгийн хүмүүс цэргийн хүмүүс идэр чинь одоо нөгөө гоё болоод яваад ах боломжгүй. Тэгээд чи миний яг дотор хүн маань ингээд гоё сайхан болох айгуу дуртай л хүн байсан юм лээ л дээ. Тэгээд жинхэнэ нөгөө өөрийнхөө зорилгыг ойлгоод вау за гэл тэгэл иш орцсон мэрэгжил амар хурдан. За тэгвэл шал өөр мэрэгжлээс яг өөрийгөө таньж мэдээд энэ салбар руу орсон юм шүү дээ тий. За тэгээд өөрийгөө бодож сурсан анх. За дараа нь яг мэрэгжлийн төвшин рүү яаж хэлсэн бэ? За тэгэн гутаа яг анх сурч байсан газараа ажиллаад тэгэн гутаа л рүүсөө за энэ мейкап гэдэг бол ерөөсөө байнгын сурах хэрэгтэй зүйл юм байна. Байнгын хөгжиж дэвших хэрэгтэй зүйл юм байна. Ингээд тэр цагаас ахуулаад ерөөсөө байнгын сургалтанд суудаг, өөрийгөө хөгжүүлэх гэж айгу тэмүүлдэг. Тэгэл ерөөсөө Монголдо одоо шилдэг гэсэн артистууд дээр сураад, ажиллаад тэгэн гутаа хувийн хаяг карьерийг хөөгөөд яг өөрийн хувийн студиутаа олоод тэгэл ерөөсөө за гадагшаа авь сурыг гээл гадагшаа авь сураал. Тэгээ өдгөө одоо 7 жил мейкап артист хийсэн байна. Яг дотор хүн нь за би гоё ганган хүн байх ийм одоо хүсэлтэй юм байна гэдгийг мэдсэн ч гэсэн тэр чинь бас авиас гэдэг зүйл маш чухал байх л та тий. Авиас гэдэг амар чухал, мэдрэмж чухал, мөн тэгээд тууштай байдал амар чухал. Тий. Тэгээ бас давхар нь өөрийгөө гоё болохоосаас илүүтэй хүн будаад нөгөө хүн инээ одоо үйлчлүүлэгч маань инээмсэглээд ингэх мэдрэмж бүр амар гойсон. Хүн аз жаргал амар гоё бэлгэлдэм байх гэж бүр дотроо бүр баярлаад тэгэл өшөө хүмүүсийг өөр олгох юмсаа өшөө хүмүүсийг гоё болгож баярлуулах юмсаа гэж бас амар тийм мэдрэмж аяа төржсэн. Хүн ер нь тэгэл яг баяр жаргалтай чухал тэмдэглэлт өдрүүддээ маш гоё болох одоо мейкап артист ханддаг. Тэгэхээр бас хүний одоо баяртай мөчүүдийг хуваалцдаг маш гоё мэрэгжил юм болов гэж бас би хараад идэв. Тэгээд одоо техник технологи өдөр ирэх тусам хөгжиж байгаатай адилхан мейкап чиглэл бас ингээл бүр жил ирэх тусам бараг сар болгоо ингээл өөрчлөгдөл суралцахгүй бол яг таны хэлснээр болохгүй юм салбар болж таарч ийн л та тий. Өөрөөсөө байнга л хөгж айгүй нэг гоё нэг яг сайхан би юм уншсан баггүй. Мейкап одоо нэг AI гарч ирэл амар олон мэрэгжлийг ингээл одоо AI орлоод нь шүү дээ. Тэгсэн чинь мейкап гэдэг мэрэгжлийг бол тэ орлох ямар ч компьютер дээр орлох боломжгүй. Энийг бол зөвхөн хүн л хийх боломжтой. Тэгэхээр өөрөөсөө эн чинь нөгөө агуу тийм одоо нэг гоё гоо зүүн мэдрэмж те яваад байгаа байхгүй. Тийм болохоор энэ гоо зүүн мэдрэмжийг бид нэр юм үзэж, нүд тайлж те өөр орчинд харж үзэж ингэжиж л бид нэр өшөө илүү хөгжиж, дэвшиж одоо явах юутай. Дээрээс нь манай монгол артистууд үнэхээр гайхалтай. Бүр айгүй мундаг мэдрэмжтэй. Тэрийг бол би яг айгүй олон зүйлээс харж ирсэн. Тэгээ жил болгон одоо солонгос мейкап ч гэдэм үү өөр мейкап ингээл тренд болдог гэдэг чинь энэ жилийн тухайд ямар мейкап тренд болох вэ? За яг өнгөрсөн жилээс ахуулаалаас яг энэ жил илүү нөгөө natural тал руу тий нэг гоё энгийн нэг гоё глоуи одоо яг тийм шинжил байгаа бүр илүү орж ийн. Гэхдээ хичнээн тийм ч гэсэн нөгөө орон орны хүмүүсийн онцлог байгаа тий тэрэнд нь зохицуулаад бодоод үзэхэд монгол хүмүүсийн одоо нөгөө төрх одоо орон орноос одоо бас шалтгаалдаг гэжтэй адилхан манайхан жоохон тий ясархаг
одоо борьерстэй ийм учраас ерөнхийдөө эхний энгийн тал руугаа явсан ч гэсэн Европ маягийн будалтууд илүү гоё цогцдог. Тийм учраас одоо нөгөө суурин жоохон Аз тал руугаа ирнэ. Бидний будалт нь бас жоохон Европ тал руугаа ч юм уу тэгж зохицуулах юм бол Монгол хүмүүсийн нүүр төрөх болно хий зааварт нь илүү гоё одоо зохицож өгдөг. За өөрийгөө хөгжүүлээ гэд гадаадд маш олон сургалтуудад бас хамрагдсан гэж ярьсан те. Тэгэхээр тэний нэг бол ялцч Орос албаны улс. Орос албаны улс манай хойд төршийн одоо мейкап гоо сайхны салбар бол дэлхийд бараг тэргүүлж байгаа гэж хэлэхэд л хэлсдэхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр хамгийн их Орос руу яаж явж исэн бэ? Ер нь бас яагаад заавал Орос руу явж суралцъя гэж бодсон юм. Бүр Орос бол яалтчих. Одоо нэг эмэгтэй хүний бүхтэй сормоос, гоо сайхан, шивээс, маникюр, мейкапаараа төгс. Одоо ямар ч орнуудыг тий бүр үнэхээр нэн тэргүнд байдаг. Тийм учраас бүр яг Орос л бүр ингээд амар тэмүүлэл болсон. Яг нөгөө Европ талтай будалтан дээр тэгэнгүүтээ би ч хамгийн анх Орос руу яг явъя гэхдээ дотор амар айцтай байгаа. Товын цаг үеийн байдлаа тэгээ мөн дээрэс нь би чинь төрөөд удаагүй дөрсөө төрөөд 3 сар болоод хүүхдээ орхиод 14 хоногийн сургалтанд явсан гэдэг чинь ирж очиж байгаа баг би 18 хоног өдөрсөн юм уу. Тэгж явж ирсэн. Үнэхээр мэрэгжилтэй хайртай ингэж явж ирсэн. Тий. Тэгээд тухайн үедээ болвол нэлээд урт хугацааны сургалтанд суусан. Яг нөгөө 2 сургалт байж таарсан. Өнгө гаргалтын сургалт болон яг нөгөө дунд шатны гээ сургалтандаа суучаад ирсэн. Амар хэцүүл мэдээс сураад ирсэн. Бүр Орслоо явж ирсэн амар баярлдаг. За тэгээд сүүлд болохоор 25 оны 1 сард явчаад ирсэн. Тэгээ анхны яг явалт маань үнэхээр төгсөөсөн учраас заавалчгүй хоёр дахь явна гэж бодоод бүр ингээд бүр зүгээр ямар ч үг яриаггүй зориг тавиал шууд явсан. Одоо дахиад ч явна гэж бодож байгаа. Яг өөрөө очоод өөрийнхөө нүдээр хараад мэдрээд яг тэр орчинд байж сурна гэдэг бол шал одоо онлайнаар сурахаас. Тэгээд бүр зориод явсан байгаа. Орос руу явхаас өмнөх Меги дараахтай харьцуулбал ер нь яг юу өөрчлөгдсөн бол? Одоо яг тэр мэрэгжлийн ур чадвар бол үнэхээр өөрчлөгдсөн. Бүр ингээд тэр одоо уусгалт тий хүн дээр яаж будгаа зохицуулах уу? Одоо тест ямар өнгөтэй холих уу гэх мэтчлэн тий одоо нэг амар гоё мэдрэмж бүр ингээд шал өөр ертөнц олж ирсэн. Тэгэл хүн чинь өөрөөсөө юм үзэж нүд тайлах тусмаа амар тийм өөр болдго юм билээ шүү дээ. Тэ ер нь нэлээд өөрчлөгдсөн шүү. Аль хотод руу очисан бэ? Хоёр удаа явахдаа. Анхны тэр бол яг Москвад очисан. Дараа нь болохоор Москвагаас нэлээд зайтай Краснодар гэдэг хот руу их том тэ явж очисон. Их агуу уртсаныг туулж очисон. Ер нь Орос орон, Орос хүмүүсийн хандлага, Орос соёл ер нь ямар санагдсан бэ анх очиход? Бүр гэхдээ одоо би бүр хэсэлөө яг орчоод яг Монголд байгаа юм шиг санагдсан. Өөрөөсөө нэг тий айгуу дотн мэдрэмж яг л Монголд л яг тийм нэг гадаадд биш юм шиг амар тийм ойр татна. Хүмүүс нь ч гэсэн амар тийм гоё илгэмсэг байдаг. Дээрэс нь одоо яг тэр сургалт зааж байгаа багш нар болвол ялангуяа ингээд нэг холоос зориод ирсэн гэхэр ч юм уу тий бүр үнэхээр сайн заадаг. Тэгээ би ч нэг хажуудаа орчуулагчтай байгаа шүү дээ тий. Тэгэл бүгд анхаарлаа төвлөрүүлээл үзэж байгаад хажууд орчуулагч чив гэл дуурангууд би өөрөө санаа зовонгууд нөгөө хамт сурж байгаа Орос хүмүүс болохоор хөө санаа зовлтгүй шүү зүгээр шүү ингээд ста тайванш байгаарай гоё нэдэргээл айгуух тосолж дэмжижсэн. Тэгэхээр Оросууд ер нь айгуу гоё илгэмсэг тийм усад. Багш нарыг нь зургаас нь харсан чинь дандаа эрэгтэй хүмүүс байх шүү дээ. Өөрөөсөө хаашаач би яг ингээ очиж сурсан дандаа эрэгтэй багш нартай яваад байдаг. Хоёр яг Орос багш маань хоёулаа Орос хэлсэн. Би ч бас өмнө Таиланд руу явж сурж байхад бас яг багш маань бас яг эрэгтэй хүмүүс байсан. Тэгэхээр яг нөгөө эрэгтэй хүмүүс амар лаг мэдрэмжтэй лаг шал өөр. Тэгээд яг эрэгтэй хүнээр ингээ заалах мэдрэмжээс аюул сайн уу? Аха. Эмэгтэй хүний одоо эмэгтэй хүнийхээ тэрийг олж харж чадахгүй зүйлүүд эрэгтэй хүмүүс олж хард юм болов? Тий. Эсрэг хүсдэг болохоор тий. Нэг арай нэг өөрөөр нэг илүү нэг тийм бүр нэг татгшаа орсон мэдрэмжэр ч юм уу тий. Яг харж чаддаг юм шиг байна. Багш нарын талаар танилцуулаач бас Оростой мейкапын салбарт
бас амжилттай явж байгаа залуучууд байх тий. Тэгээ үнэхээр яг бүр амжилттай явж байгаа. Оросд маш олон артистууд байгаа. Мэдээж тэгээ нөгөө холыг зөрж очиж байгаа учраас үнэхээр сайн судалж байгаа юм чинь. Тэгээ айгүй сайн судлаад миний анхны багш бол одоо бол Оросдоо нэлээд өндөрт одоо ордог айгүй олон брэндүүдийн инфлюенсер болсон хагас сая дагагчтай мундаг артист байдаг. Өнөөдөр 20 гаруй жил артист хийж байгаа гэд бүр Оросын яг мейкап актим гэдгээр явдаг тийм багш байдаг. А сүүлийн багш болохоор илүү нөгөө нэг яг өөрийнхөө брэнд тал руугаа илүү ажилдаг. Онлайн талдаа бүр айгүй сайн ажилдаг. Бүр одоо мэргэжлийн камер тий өнгө гаргалт эдгээр дээрээ бүр түлхүү ажилдаг тийм лаг багш дээр очиж сурсан. Бас мөн ижил баг хагас сая гаруй даагчтай тийм мундаг багш нар байгаа. Таиланд, Вьетнамд бас суралцсан гэсэн. Тэгэхээр ялгаа нь юу нь юу байд юм бэ? Азууд цаа одоо ингээд Оросуудтай харьцуулахад энэ салбарын ялгаа юу вэ? Би яг Орос явчаад Аз руу явдаг байхгүй. Яг нөгөө Орос ч нөө Европ тал руу тий. А Таиланд болохоор хормын мейкап тал руугаа. А Вьетнам нь болохоор бас ерөнхийдөө хормын чиглэлээр нэ илүү тийм Аз одоо тийм фэшн хэм маягийн загвар. Тэгэхээр ерөнхийдөө Европыг сурсан болвол Азийг сурж Монголдо яаж одоо нөгөө Европ Аз хоёрыг тий хольж бодолт хийж болох вэ? Яах вэ? Тэгэхгүй бол яг нэгэн чиглэлээр дагнаад байж болохгүй. Тийм учраас нэрхийдөө хольж сурах юм бол илүү дээр гэсэн зорилготойгоор би дандаа тэгж явдаг. А тэгээд Таиланд болохоор хормын мейкап тал руугаа үнэхээр бүр төгс газар. А тэгээд яагаад Солонгос руу одоо Аз гэхэр хүмүүс мейкапыг Солонгос гэдгээр айгүйх бодоод байдаг. Яагаад Солонгос руу явдаг юм бэ гэхээр яг Солонгос мейкап Монгол хүн дээр нэг тийм амар 100% тохиромжтой. Одоо хараахан биш байдаг учраас одоо би нөгөө Таиланд, Вьетнам руу явж сурах нь надад илүү дээр юм байна гэж тэр хоёр руу төрүүлж өргөдөө явжсэн. Та Монгол бүсгүүчүүдээ за хүн болгоны л одоо нүүр бүтэц өөр шүү дээ. Тэр хүнд зориулж бодно гэдэг. За тэр хүнд бодчаад таалагдана гэдэг бас маш чухал зүйл байх гэж бодож байна. Тэгэл маш хэцүү бас ажил байна тий. Хүмүүс тэгж бодоод байдаг байхгүй юу? Мейкапыг хүний нүрийг будаал болоо гэж бодоод байдаг. Үгүй давхар нөгөө нэг бараг сэтгэл зүйч хаятай болдог байхгүй юу? Тухайн хүнийг бид нар тий орж ирэнгуут нь юу хүсээд байгаа. Яг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Тухайн хүн зүгээр л энэ будалтыг хийгээд тухайн хүнийг ойлгох боломжгүй учраас тухайн хүнийг бүр сэтгэл зөөлөн орсон асуултуудыг асууж ийж тий тухайн хүнтэй маш сайн ярилцж ийж тухайн хүнд маш тухтай таарсан будалтыг хийдэг. А тэгэхээр ямар асуултууд асуух вэ? Яах вэ гэдэг чи амар чухал. Тэгээ хүмүүс нөгөө будуулж явахдаа бас тэгдэг байхгүй амар их юм ярьдаг. Айгүйх нөгөө нэг сэтгэл зүгээ уудалж ярьдаг. Тийм учраас тий хүн нөгөө нэг байнга уулздаг хүнээсээ илүүтэй яг нэг ингээл хаа нэг уулзах хүндээ илүү их сэтгэлээ нээж ярьдаг юм байлээ гэдгийг би айгуу сайн ойлгож ерөнхийдөө авч байгаа. Тийм учраас давхар бид нар сэтгэл зүйч. Яг нэрээ би бас бодсон чинь тийм юм байна. Тий. Мейкап дээр за байнга уулзаад байхгүй ч гэсэн тий яг тэр хүн дээр зориод итгээд найдаад очсон хүндээ ингээд гоё яриа өрнүүлээд надтай бас ингээд гоё харьцуул тэр өдөр бас гоё болоод байгаа юм шиг санагдаад байна тий. Бүр үнэхээр амар тийм сонин содон тий түүхтэй бодуулж орж ирж байгаа бас айгүйх байдаг. Зөвхөн аз жаргалтай мөчүүд ч гүүгээр тэгээ жоохон хэцүү үедээ ч гэсэн өөрийгөө бодуулаад сэтгэлээ сэргээх гэж байгаа хүмүүс ч гэсэн айгүйх бодуулдаг. Анх яг бодож эхлэхэд бас яг хүндэн тохируулж бодно гэдэг хэцүү байсан баха тий. Энийг ойлгоогүй би. Тэгэхээр энийг би яг нөгөө олон жилийн одоо практик гэдэг чинь хүнд тий маш олон зүйлийг сургадаг гэдэг шиг анх бол би мейкапыг одоо хүн дээр өдр бодол хийж хата тий будалтаа л яаж хийх вэ гэж боддог. Тухайн хүнээс юу нөгөө асуулт асуух, тухайн хүн ямар юу хүсэж байгааг тий өөрийнхоороо шууд ингээл будаад гаргачихдаг. Тухайн хүн өөр таалагдсанаа тий өөр таалагдсанараа шууд тухайн хүний будаа гаргачихдаг. Өрсөөл нөгөө нэг будалтаа л хичээгээл тий тухайн хүнийг яаж ийн гэдгийг ойлгохгүй яг тийм байдаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэ олон жилийн нөгөө туршлага практикаараа л нөгөө за хүн чинь ингэх хэрэгтэй юм байна, тэгэх хэрэгтэй юм. Алдаан дээрээ оноо гэдэг шиг тий айгүйх бас энэ явцад бол алдсан байгаа бах. Тэгээд яг энэ алдаанууд дээрээ яг одоогийн энэ одоо туршлагыг, сэтгэл зүйг бүх юмыг олж авсан. Цаашдаа ер нь ямар зорилго тавьж байгаа вэ?
Дахиад Орос руу явж суралцахаар бол шийдсэн байгаа юм байна тий. Дахиад угаасаа Орос яваад миний бүр яг нэг мөрөөдлийн нэг артист байгаа. Заавал тэр хүн дээр очиж сурна. Сая бүр гуугаад бараагүй. Тэгээд Герман руу явж сурна. Герман бас нэг амарлаг том бас артистууд бай. Гэх мэтчлээ. Айгүй олон газар руу явж сурахад. Тэгээд энэ олон газар руу явж сурснараа хүн ганцхан мейкапыг гэхээс илүүтэй Монгол дахь мейкапын студи ямар байх ёстой вэ гэдгийг айгүй сайн ойлгож өөрийнхөө студийг Монголдо анхдагч одоо тийм яг мэрэгжлийн сургалтаар одоо яг дансан тийм гоё технологиор дэвшилттэйгээр тохижуулж одоо сургалтаа авч бас эхэлсэн. Тэгэхээр энэ мэн амар чухал байгаа байхгүй юу? Нөгөө гадаадын орнуудад те мейкапын одоо тэр студи ямар байна? Тэ тэрийг Монголдо авчирж одоо нэг ч гэсэн шат ахиулна гэдэг бол надад амар гоё байгаа. Тэгээд яг сая студи тэгж гоё болгоод нэг сургалт авсан. Тэр хүмүүс маань үнэхээр сэтгэл өндөр байсан. Хүү гэж одоо гадаадын орнуудын тий артистуудаас л ийм гоё юм харж исэн болохоос биш. Хөөх Монголд ийм гоё юм өстой гоё юм гэл үнэхээр гоё. Тийм учраас бүр дахиж олон ингээл өөр орн руу яваал сураал тэр өөр орны студ тий багш нар ямар байна гэдгийг Монголдо авчирж ингээд нэг шатж болтгоо өшөө ингээл ахиулахыг амар их хүсэж байгаа. Бүр л их зоригтой, бүр л их мөрөөдөлтэй болоод байгаа. Гоё байна. Гэхдээ багс өөрийгөө хөгжүүлээд маш том зорилго тавиад тэрнийхээ төлөө хөдөлмөрлж байгаа хүмүүсийг харахаар маш бахархалтай санагддаг бахархаж байна. Баярлалаа. Тэгээд яг энэ ажлынхаа хажуугаар бас гэр бүлээ ингээд авч явна гэдэг бас энэ бас хүнд бөгөөд хүн. Тэгтээ одоо бүр яг энэ нөгөө нэг гэр бүлийн байдал. Одоо ингээд ээж хаад би одоо ингээд тий төрөөд 3 сар болоод явцсан. Одоо би 2 хүүхэдтэй. Манай баг хүн чи одоо 2хан нас хүрэж байна. Ойрхон төрцөн. Энэ болгоны арыг өрөөсөөл миний одоо хань ижил тий бүрэн дааж ийн. Миний одоо хатан мэж тий. Бүр хизээч би ажилдаа одоо нэг ажиллаа яж хата арг гэртээ санаа зовж үзээгүй. Тэр миний арг гэр нөгөө бат бих тий ингээд хүмүүс байгаа учраас үнэхээр тайван яг одоогийн төвшөнд би тий хүрч чадж явж байна. Тэгээгүйсэн болвол намайг ойлгодгүй арга гэрхэн байсан бол магадгүй би эндээ сууж авахгүй байсан баг. Тэгэхээр хандаа баярлаа. Хатам эддээс баярлаа. Яалтчгүй сайн артал байж ижил. Хүчрхэг эмхтэй ажиллаа дараг гэртээс наа завхгүйгээр хийн гэдэг бол хамгийн одоо хүний амьдралын чухал зүйл болчиход тийм. Ялангуяа эмэгтэй хүмүүсийн карьерт. Одоо маа салганд ингээл студид ажиллаж байгаа үнэхээр хүсэл мөрөөдлөөрөө живүүрлсэн гоё эмэгтэйчүүд тогтоод ажиллая гэж ажилдаг. Даанч тэгэл нөгөө нэг арга гэрийнх нь ойлгохгүй ч юм уу хүүхдүүд нүгдэл тэгэл шууд карьераа хайдаг. Эднийг харах амар хэцүү байдаг. Тэгээд өөрийгөө харахаар ёо би ямар азтай юм бэ гэж боддог доо. Нэг үе чинь одоо ингээд бол мейкап ямар чухал вэ гэдгийг хүмүүс ойлгоцсон. Нэг хэсэг бол яг одоо мейкап дөнгөж орж ирж явах үед бол тий мейкапаар сурах гэж байна гэвэл ямар ч хүнд хэрэггүй мэрэгчлэр чи сурах гэж байна мөнгө олох ч гэдэг юм уу. Тиймэрхүү хүмүүс байдаг байсан бол одоо бол цаг үе шал өөр болчихчих тий. Шал өөр болчих. Одоо манай гэрээ хаах бас намайг яг тэгжсэн байхгүй. Мейкап чи юу чи хэлээс юу яриад байгаа юм бэ гэж бүгд эсрүүцчихсэн. Тэгэхэд одоо маа гэрхэн үнэхээр зөв юм хийжээ гэд тэгж бодхолоор ерөн зүгээр альваа зүйл хүн тууштай байхад л те ямар ч салбарт амжилт ололтыг олж чаддсан юм шүү гэдгийг бас хэлмээр бай. Сургалтууд нь одоо ер нь нэлийн эрчимтэй бас явагдаж байгаа хаа. Тэг ер нь хэдэн шавьтай болчихвоо. Бүр амар тоолж барамгүй. Тэг амар их баярлалтай ш. Тийм хүнтэй од тэгэл нэг сургалт дууслаа дараагийн хүмүүс нь сургалт гэл айгүй их ерөнхийдөө сургалт асуудаг. Манай дээрэс нь яг нөгөө мейкап хөгжиж байгаагийн тод илрэл байгаа хгүй тий. Тэр их эмэгтэй хүмүүс сурыг гэдэг тий их эрэлт байна гэдэг бол Монголд мейкап ямар их хөгжиж байгаа нь бол яг ингээд мэдэгдэж байгаа. Бүр л хөгжиж байна, бүр л их гоё болж байна. Одоо бодуулах хүмүүс зөвхөн одоо гоё үеүүдтэй бодуулах ш тий. Зүгээр л нэг ингийн үед бодуулдаг хүмүүс зөндөөх болсон. Тэгэхээр гоё. Тэгээ сургалтын суусан хүмүүс чинь
заавал мейкап артист болох албагүй шүү дээ тий. Өөрийгөө гоё бодоод сонсчдаг. Тэгээд өдөр тутамдаа өөрийгөө гоё болгож байгаа юм чи өөртөө гоё итгэлтэй аз жаргалтай инээд дүүрэн бас өдрийг өнгөрүүлнэ шүү дээ тий. Шал өөр хэлнүү талент харах болгондоо инээгээл байн зураг аваад ингэн идэж амар гоё тий. Эмэгтэй хүний тийм нэг амар гоё эрчим хүч гоё сэргэж байгаа байхгүй. Яг одоо хоёр хүүхдийн ээж за ингээд салбартаа бас амжилттай явж байгаа бүсгүйг яг гэртээ бит хоёрын ярилцлагыг үзээ сууж байгаа. Тэгээ за би нэг ингээд хүүхдээ жоохон том болгоод ажилд ороод ингээд яг өөрийнхөө хүссэн юмыг олоод амжилттай ажиллах юмсан гэж бодож байгаа ээжүүдэд гоё урайлах ч юм уу те гоё зөвлөгөө хэлвэл хэлэх бай. Тэгэхээр эмэгтэй хүн өөрөө одоо зөвхөн мейкап хэлтгүү те юунд ч туртай байж болно. Өөрийнхөө хамгийн түрүүлж туртай зүйлийг олоод олсон болвол те тэрэндээ гоё тууштай байгаад альваа зүйл ямар ч үед тийм үү жаргалтай болон хэцүү зүйл байдаг. Тэгэхээр зөвхөн тэр хэцүү зүйл өөр чинь тохиолдож ийн гэж бодохгүйгээр маш гоё аз жаргалтайгаар ажиллаад тууштайгаар явахыг хичээгээрэй л гэж хэлмээр. За баярлалаа. Тэгээ өнөөдөр бидний урилгыг хүлээн авч нээлттэй сайхан ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд Монгол улсад мейкап гэдэг одоо энэ салбарыг хөгжүүлэхэд маш үн цэнтэй хувь нэмрийг оруулж байгаа хүн бол миний хувьд бол таныг гэж боддог шүү. Тэгээд маш их амжилт өндрөөс өндөр амжилтыг хүсье. Улам мөлөө гэрэлцэх болтугай. За өстой их баярлалаа. Одоо намайг дагдаг болон тэ нааг үздэг хүмүүсээ урмыг хизээч хуулахгүйгээр үргэлж өөрийгөө хөгжүүлж, чанаржуулж, үргэлж одоо урмын авч тэ сайн сайхнаар ажиллах болно. Итгэлийн алдахгүйгээр улам одоо Монголда мейкапт одоо хөгжигдөн хөрөнгө оруулалтыг хийсээр халнаа. За баярлалаа. Баярлалаа. Хүмүүзэгчдээ бид нээлттэй ярилцлага нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүргэлээ. За бид 7 хоног болгон сонирхолтой зочдыг хөзөртэй бүхэнтэйгээ уулзуулдаг боломжтой. Тэгэхээр энэ 7 хоногт мейкап хиймэх за эмэгтэйчүүдийн бас нэгэн гол чухал сэдэв болсон төлөөлөлтөй хөзөртэй бүхнийг уулзууллаа. Тэгээд эмэгтэйчүүдтэй өдөр болгон гэрэлтэж өөрийнхөө бас цэцгэлээсэ гэж нэвтрүүлгийнхаа төгсгөл бас хүсмээрэн. Ингээд эх 7 хоногт шин зочинтойгоор иргүүлцээ.